За бид яг одоо нөгөө үргэлжилж байгаа 239 км замын 2 дахь багц буюу 90 дахь км дээр шинэ өнгө тавьж байгаа энэ бүтээн байгуулалтын ажилтай танилцж байна. За ер нь бол Гашуусхот Авцам компаниас 5.4 см-ийн дулаантай шинэ өнгө тавихыг бол энэ гүйцэтгэгч компаниудаас шаарддаг. За яг одоогийн байдлаар ингээд шалгаад үзэхэд энэ 2 дугаар багц дээр бол 17 жилийн түүхтэй Үйлсийн зам гэдэг компанийн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоног төхөөрөмжөө авчирч гисэн ингээд энэ өнгө хүчлэлийн ажлыг бол хийж байгаа. За яг жишээ нь одоо миний энэ хэмжиж байгаа газар дээр бол 10 см-ийн дулаантай шинэ өнгө хүчлэлийг хийж байна. Ингээд 5 дугаар сарын 19-ноос эхэлсэн энэ 2 дугаар багцын замын бүтээн байгуулалтын ажил туу удахгүй буюу ердөө 3-4 хоногийн дараа нээлттэй хийгээд за энэ тээвэрчид маань шинэ өнгөөр зорчиж Монгол улсын экспортын урсгалыг улам хурдтай нэмэгдүүлэх юм боломжийг бүрдүүлж байна. Ер нь дулааны удирдал эхлэнгууд ингээд тасралтгүй замын ардчлалт бүтээн байгуулалтын ажил үргэлжлээд эхэлдэг. Жолооч нар маань үүнд маш дуртай. Өөрсдийнх нь зорчих замыг засаж янзалж байгаа энэ зам ангийн хамт олонд бол маш их хүндэтгэлтэй ханддаг гэдгийг зам ангийнхан хэлж байна.